CMS-д тэдний хөгжүүлсэн ажил мини CMS ч тийм ямар ч юм. Тэнгууд ингээд цөмөн ингээд хамт явж байгаа байхгүй вебтэй хамт нэг газар хийж өгöd аваачаад өгчдөг маа энэ танаас сервер дээр тавьлаа. Зөв өөрөө сервер дээр тавьдаг юм. Тэгээ ингээд явчаар энэ цөмүүд ингээд салцж байгаа байхгүй тийм. Тэгээд нэг засвар оруулах юм бол яадаг вэ гэхээр тус үрдэн хийх хэрэгтэй болно тийм ээ. Тэнгууд нөгөө босыг компани хийдэг байхгүй. Ганц нэг сайд хийчихвэл. Тэгээд тэгэхээр энэ манай нэгдүгээр их том давуу тал нь баян бид нэг хүмүүстэй сурын цаг ямагт хийж байна. Тэгээд ингэж хэлдэг шүү дээ. Нэг галерей хэсэг ингээд эвдрэл ой тэрний галерейн ажиллахгүй байх шүү гэл ингээд засаад байгаа шүү дээ. Тэр чинь одоо тэр ийшээс халаасны тасаад гэсэн юм уу? Галерей хэсэг бол энд байгаа. Тэр чинь болохоор зурагтай холбоотой нэг бүх зураг файлууд энд байдаг гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр эндээ бас байдаг гэсэн. Тэгэхээр нэг сайт дээр болоо нэг сайт дээр болохгүй байна гэсэн. Эндээ болоо эндээ болоо. Энд дээр гарсан хэвдэл бүх сайтанд л нөлөөлнө. За тэгээд эхний давуу тал бол ерөөсөө тийм байна. Манай гэрэг систем ерөөсөө нэг цөмтэй учраас бүх засвар өөрчлөлтүүд нь байна. Ямар ч сайжирч байгаа юм бэ гэнэ. За хоёрдугаар нь хостингийн асуудал. Манай хостингийн Rackspace гэдэг хостинг дээр байдаг. Хүмүүс асуурчтай очоод танах ямар хостинг шилдэг юм бэ гэх юм бол Rackspace гэдэг. Энэ нь болохоор өөрөө үүлэн хэлбэрийн юутай веб баашилтай үүлэн хэлбэрийн бүтцээр байдаг. Тэр нь ямар тал давуу талтай юм бэ гэхээр хамгийн нэгдүгээрт нь нэг юу backup буюу сэргийлэх хэрвээ нэг эвдрэл гарлаа гэхэд сэргийлэх боломж маш юм шүү дээ. Маш хурдан хугацаанд сэргийнэ. Тэгээс бусад одоо жишээ нь dedicated server энэ төргээд байдаг л да. Тэдний чинь болохоор нэг эвдрэл гарлаа гэхэд ерөөсөө яаж чадах вэ? Нөгөө нэг үүлэн системтэй нэг дахин шинжил суулгах болдог. Backup-ыг өмнө байсан устсан зүйлүүдээс сэргийхийн тулд нэлээд цаг шаарддаг. Тийм их судлалтай тийм Rackspace-ийн cloud server болохоор маш хурдан сэргийлэх болдог. За ийм юмнуудыг ийм хостинг ашигладаг гэж хэлж байна. За дараагийн нь болохоор ашиглаж байгаа технологи манай гэрэг бол Django Python Django гэдэг фреймворк тийм сан байна. Тэгээ програмчдын хэл нь бол Python гэдэг хэлтэй. Энэний ашигладаг сан нь болохоор Django. Энэ сан дээр та юу юм гэхлээр зөвхөн манай гэргийг хийхэд зориулсан тийм бэлэн бусад нэг энэ Python хөгжүүлэгч, Django хөгжүүлэгчдийн бэлдээд өгсөн тийм юмнууд байдаг. Хамгаалтын шийдсэн юугийн датабазтай, өгөгдлийн баазтай харилцах хэсгийг шийдээд өгсөн. Бид нар өөрсдөө нэмж юм бичих шаардлагагүйгээр шийдсэн юм уу сан гэж байдаг. Тэгэхээр энэ нэлээд сайн сан тооцогддог энэ Django. Тэгэхээр энэ дээр хурдны асуудал яригдана, хамгаалтын асуудал яригдана, баазтай харилцах хурднуудын тийм технологи тийм сайн талуудын тусгасан юм бааз. Тэгээд ер нь бол сүүлийн үед нэлээд трендинг болж байгаа. Тийм сан технологи програмчлал хийж шилж байгаа. За гурав дахь нь за энэ за одоо яг гэргийнхэн энэ бол ингээд гэргийнхэн ингээд технологийн давуу талууд нь энэ байна. Тэгэхээр одоо гэрэг дээр ямар боломж байгаа юм гэхлээр хамгийн гол нь маань ч нэг контент менежмент систем голон авч явдаг учраас ерөөсөө агуулгыг яаж өдөртөх дээр хэлбэр авах хэрэгтэй. Тэрэн дээр нь болохоор ямар боломж юм гэхээр төр бүрийн төхөөрөмжнөөс хийх гэж байна. Нийтлэх. Түрүүний мобайл болчлоо гэж энэ одоо гар утаснаас iPad-наас веб-ээс хэмжлэн хаа явж байгаа газраас нийтлэх боломж байна. За тэгээд админы хэсэгтээ бид нар юутай юм гэхээр энэ гэрэг цөмийн цаана байгаа боломж нь одоо юу вэ гэхээр за нэгдүгээрт нь нийтлэлийг хялбар удирдах боломжтой. Нэмэхэд, туслахад, эдитлэхэд за энэ алдалт мөн шүү. Цаг хугацааны сонгогчтой тийм ээ. Одоо би хүмүүст яаж ойлгуулах юм, гэрийг яаж давуу талын танилцуулах хэлээд байна. За юм гарчаад. Тийм. За тэгээд цаг хугацаар нийтлэх тийм дараа 7 хоногийн тэдэн цагт нийтлэх боломжтой болчихжээ. Тэгээд дээрээс нь social friendly байгаа тийм Facebook, Twitter, social хуудасууд руугаа нэгэн зэрэг ганц үйлдэлээр нийтлэх боломжтой. За тэгээд дотор нь ангиллаар хуваах, тусгай нийтлэлтэй хайлтын системийн хөгжлийг зохицуулж өгөх гэж байна. Description тавьж чинь.
төлхүүр өгүүдийг энэ тодорхойлоод өгч нь тус бүр нийтлэлтэй. Нийтлэлийн боломжууд бол олон байна. За хоёрдугаар том зүйл нь болохоор аналитиксийг өөр дээрээс харах гэж байна. Аналитикс. Энэ нь болохоор сайтын хандлтыг шинжлэх гэсэн үг шүү дээ. Хаанаас хэдүүн ямар нийтлэл рүү хандаад, ямар нийтлэлийг их удаан уншаад, ямарын жоохон уншаад гарчаад байна. Хэмжлэг ямар төхөөрөмжөөс хамтдаг аль улсаас байна. Хэмжлэг энэ хандлт. Энэ бол цаанаа Google Analytics ажилладаг. Бидний хялбарчилж өгсөн юм юу гэхээр заавал Google Analytics-ийг нэвтрэхгүйгээр өөрийнхөө системийн араас нь хянах боломжтой болгож байгаа. Ингээд ихээр цаг хугацаа хэмнэ. Одоо бүх ингээд дараа-дараагийн юмнууд дандаа цаг хугацаа хэмжсэн зүйлүүд байгаа гэхээр хүмүүст их хэрэгтэй. За тэгээд өөрсдийнхөө түлхүүр үг хайлтын системд өртөх байдал ямар төлөвнүүд дээр өрсөлдөх үү тийм ээ. Одоо манай сайтыг ямар үгээр хайх юм бол гарч ирэх үү гэдгийг хэрэглэж өөрөө тохируулж боломжтой. Тийм боломж байгаа. Description, keyword-уудыг өөрсдөө тохируулж чинь webmasters гэх юм бол одоо ч webmasters гэдэг юу вэ? Хайлтын системд бүх утсуудыг энэ өөрийн гараагаар ингэ индекслүүлээд байх боломжтой. Индекслэх гэдэг нь хайлтын системд бүртгүүлж байгаа гэсэн үг. Манай нэг ийм сайт шинээр мэдлээд ийм хуудасууд та ийм сайт шинээр мэдлээд та хүн хайлтын системээс энэ хуудасуудыг нь хайх юм гарч ирэх боломжтой байна. Тийм юм Google Webmasters хийдэг. Тэрийг бид нар бас яг ингээд анх вебсайт хийхэд бүртгүүлж өгч. Тэдний нөхсөх юм бол өөрийн гэсэн Webmasters-аа өөрсдөө бүртгүүлээд өөрсдөө удирдах явах боломжтой. Аналитиксийг гэсэн муу адилхан. Араас нь өөрийнх аналитиксийг холбоод энэ дээр өөрөөр фичерүүдийг ашиглаад явах бас боломжтой. За админ хэсэгт иймэрхүү гол юунууд байна. Боломжууд байна. За дизайн дээр нь болохоор одоо чинь мобайл төхөөрөмжүүд аюул чиглүүлсэн шүү дээ. Хүмүүс компьютерээр дахиас илүү iPad-наас оруулдаг. Тийм болсон болохоор юу дизайны хоолд илэрхгүйгээр ямар ч төхөөрөмжнөр бүх мэдээлэл өгч чадах хугацаар зохион байгуулагдсан дизайнчлагдсан. Тийм байна. Тэгээ энийг бол хэрэглэж заавал ийм байх ёстой гэхгүйгээр зүгээр өөрийнхөө хүсэлтээр ийм боловч болно эсвэл тийм биш байх гэсэн ч болно. Тэгээд мөн дизайныхаа ерөнхий дизайныхаа хувьд бол user experience гэж хэлдэг тийм хүмүүс ойлгомжтой байдал маань сайтнаас хэрэгтэй мэдээлэл хурдан хугацаанд хэлбэрхэн болох боломжийг тийм юу байдлыг experience талын юм боломжийг өгдөг юм. Тэгээд дээрэс нь гоё чанар харагдах, мэдрэмжтэй харагдах, хүмүүс татгууц байх. Тийм зүйлүүдийг тусгасан тийм мэргэжлийн түвшний дизайныг санал болгох. Тэгэхээр энэ дээр болохоор мэргэжлийн баг, дизайны баг ажилладаг. За технологи дээр нь болохоор технологийн тийм код руу ажилладаг. Тэгэхээр энэ хоёрыг хооронд нь нийлүүлж холбож яг эцсийн бүтээгдэхүүн гаргах ажил дээр манай эйженсигийн веб дизайны хэлтээс ажилладаг хэмжлэн 3 хуваалцсан үндэс хэсгийг хооронд нь холбоод бүтээл гаргаж танилцуулж байна. За хүмүүс асуух зүйл нь за танай технологийн хувьд асуух хэцүү байдаг юм гэхээр манай танаас ажиж өөрийнхөө сервер дээр байрлуулмаар байна гэж хэлдэг тийм. Тэгэхээр тэр бол энээс хараад үзэх юм бол боломжтой юм шиг мэдэж байна уу юм шиг байна. Боломжгүй тийм. Биднээс ганцхан юм байна. Хэрвээ энэ сайтыг тэдний сервер дээр тавих юм бол яах юм бэ? Бидний цөмөө зөөх юм болно тийм. Тэгэхээр манай энэ технологи нь өөр open source буюу хамаг код нь ил задгаа харагдчихдаг. Хүн хараад энд ер нь хүмүүс яаж бичсэн байна. Хуулж аваад өөр газар явж шууд ажиллуулж боломжтой. Тийм технологиор хийгдсэн учраас энэ зүүнийг зөөх юм бол бид нэ патент авах тийм. Бид нар open source гэдэг нээлттэй ихийг хөгжүүлж хийгээд байгаа боловч бид нар бол энийг бол closed source буюу хаалттай байдлаар цаана байлгаж байгаа. Яг тийм манай компани учраас энэ л өөр юм хандах гэсэн. Тийм учраас энэ бас нэг сул тал гэж хэлж болох зүйл өгöd байгаа. Ингээд ийш тийшээ дүүж болохгүй. Тэгэхээр манай цөм бол манай сайт бол манай сервер дээр л байна. Тэгээ ер нь бол өөрийнхөө сервер дээр байлгах шаардлага бол байхгүй шиг хэвээр. Ягаад тэгэхээр нууц хамгаалтыг нь маш өндөр түвшинд хангах гэж байна. Хурдан ажиллагаа
найдвартай тэр хурдны асуудлуудыг бас Монголд байгаа серверүүдээс тутгаар мэдээж Монголд байгаа серверүүдийг гүйцэхгүй. Энэ Rackspace яг л гадаад байгаа учраас ямар технологи үндэслэлгүй үлдээ тэр бол хурдан байна гэдэг. Тэгэхээр ямар ч гэсэн тэрэндээ өрсөлдөхөөс хурдтай байж чадна. Маш хурдан гадаад байгаа ч гэсэн. Тэгэхээр яг гол тэр зүйлүүдийг хангах гэж байгаа учраас өөрийнхөө сервердээ тавиад шаардлага байхгүй гэх нь ойлгох хэрэгтэй. За тэгж болохгүй гэж хэлсэн юм. За тэгэл танах тэрийг бол асуулт тайлбарсан да ямар хостинг ашигладаг юм бэ гэдгийг энэ Rackspace-ийн хостинг ашигладаг юм аа. Дэлхийд одоо нэг хүн дээр хоёр тавдаг тийм шүү. За одоо нэгтэн тэр мета темплийг хэлдэг байгаа. Тийм хост байгаа. Энд бол маш толгой та нөгөө Rackspace-ийн сайт руу custom schema гэсэн юм бол дэлхийн том компаниуд технологи болсон нэг ашигласан байдаг. Тэдний өөрсдөө хийж жагаад жишээлбэл дотроо нэг үйлчлэгч дургаацсан байдаг байхгүй. Social network-ууд ийм зүйлээр ашиглаж байна. Маркетинг агентлууд ийм агентлууд ашиглаж байна гэх мэтлээ ингээд хуваацсан. Тэгэхээр ямар газар очиж ийн гэдгээс шалтгаалаад одоо жишээлбэл нэг маркетинг агентлууд очиж танай салбарынхаа том компаниуд мэдэн шүү дээ. Ийм дэлхийн том компаниуд ашигладаг гэдгийг хэлэх юм бол найдвартай гэдэг юм л дээ. За тэгээд урсгал зардал дээр нь хэлээд байдаг шүү дээ. Жилийн хостингийн нэг ойролцоогоо 150 мянган шаардлагатай байдаг. Тэрийг нь болохоор ингэж явуулж байна. Энэ Rackspace гэдэг төлж байгаа юм. Тэгээд бид нэр урсгал зардалтай бидний ашиглаад байгаа юм шиг. Тэгээд тааны хостинг жилд одоо хэдэн хүн зочилж байгаа шалтгаалаад дунджаар 100 мянган гэдэг. Тэрнээс нэг даваад эфир хязгаарлагддаг гэдгийг халаад тэр мөнгө шууд Rackspace руу шилждэг. Таны хостингийг төлж байгаа юм аа. Бид нэр танарт шууд хэдэн тийш хэмжүүлэлт одоо хийгээд ялгүй байна. Бид нэр аваад дамжуулаад хүчтэй байсан. За иймэрхүү давуу талууд байна. Өшөө тийм толгорч ийсэн асуултууд байна. Технологи хариулж чадхааргүй ч юм. Хэцүү асуулт. Яа, зарим нэг модуль хөгжүүлсэн нэр л. Модуль хөгжүүлэлт. Одоо биднэртэй нэг мэйл зээлгээ зүйлүүд байгаа шүү дээ. Маркетингтэй хэрэгжтэй бүртгээд явуулдаг. Тэр бол санаа нь бол ойлгомжтой. Хэрэглэгчдийгээ бүртгэхэд идэх юм мэйл. Ажиллагааны хувьд яг сайн хэлсэн юм байсан мэдхгүй. Бид нар ч тэрийг туршилтын юм байсан хийгээв шүү дээ. Олон байгууллагууд шүү дээ. Гэхдээ яг санаа нь ойлгомжтой. Хэрэглэгчийн болж туршилтын хэлж байгаа юм. Нөөцчээд. Тэгээд энэ бас нэг сайт төрөхгүй байдаг. Одоо шинээр гарах нэг Mongolia маань тийм зүйлтэй байхгүй болж байна. Civil container system явдаг. За энэ бол ингээд яг манай нэг локал дээр хөгжүүлэлт хийдэг боёо бид нар өөрсдөө компьютерээс болоо хөгжүүлэлт хийдэг. Маань дотоод төвшөндөө хөгжүүлэлт хийдэг тийм бүтээгдэхүүн гэрэг гэдгийг хэлж байгаа. Дараачих нь болохоор Mongolia тий. Тэр бол шал ондоо сүлсэлтэй гарч ирж байгаа. Тэгэхээр тэрний нэг манайд нэвтрээд их амилээд өгөөд бид нар хийлдээд ихсний дараа бас юм байдлаа танилцуулаад давуу тал болон судлалуудыг танилцуулаад Тустай гэсэн үг. тусдаа ажиллах зарчим энэ төр их ондоо. Тэгэхээр тэрийг ингээ болгоод эхлэхийн цагт танаа шал ондоо талхиж эхэлнэ бас. Тэгэхээр чинь Монголыг борлуулаад эхлэхүүл хүмүүс сонгоно, Монголын сонгоно гэж тэгж яах юм. Үгүй одоо шууд Монголын одоо манай байгаа бүх вебүүдийг аяар тийш шилжүүлээд тэгэхээр явна зөвхөн Монголыг танилцуулж эхэлсэн. Монголч тэгээд энэ мэйл зээл хэрэглэгч бүртгэдэг тийм юм уу болж байгаа юм уу тийм мэйл явуулдаг фичерүүдийг хассан. Тийм ашиглахгүй баг ашиглахгүй гэж бодсон тийм. Гэтэ онлайн бодлоо юм. Онлайн бодлоо энэ төр бол хийн. Яг л чанартай яг хэрэглэн маш их гардаг юм байна. Хамгийн хэрэглэгддэг юм байл авч байгаа юм тийм. Одоо хамгийн хэрэглэгддэг модууд бол веб форм шүү дээ. Холбогдох энэ төр нэг юм үлээ болдог. Тийм тэр мэн орж байгаа юм. Хамгийн ашигладаг тийтэй зүйл. Тэгвэл одоо мэйл зээл явуулдаг гэдгийг ярих шаардлагагүй юм тийм. Компаниуд ч одоо данаа шинэ веб Mongolia дээр хийдэг үү? Тийм. Өөр ярих байгаа юм. Өөр миний бэлдсэн бол